бишээ болчиход тэнхтэй буцлаалаа. Тэрнээс гадна манайхаа би 8 сард нэг золбсон штэ. Тэгээ 10 сард нэг золбаад тэгээ уг нь болохгүй хүүхдээ болохгүй бай гэж бодоод байжсэн. Тэгээд тэгсэн чинь 11 сарын 8-нд би нэмэрээд тэгээд өнөөдөр яг 2025 оны 12 дугаар сарын 8 заяа. Тэгээ миний биний өнөөдөр ирэх хэвээр ирээгүй. Тэгээ ингээд хоёр хүүхний толгой ингээд нүл хөндөр болоод тэгэхээр амар сонир болоод байгаа байхгүй юу. Тэгээ би сая мэдрэгчтэй тест аваад энэний өмнө нэг тестээр хадсан. Би таамаг хараалаа. Өдрийн шээсэндээ ингээ үзсэн чинь энд ингээ бүтгэн гарцаа байгаа зэнд яг энд ингээд гарсаахгүй. Тэгэхээр би өнөөдөр бүр мэдрэгчтэйг нь аваад тэгээд одоо шээсэндээ дүрсэн байна заяа. Йоо. Oh my gosh. Амар өсөд юм. Тэгээд хөвөө ингээд юу аачих юм бол жимсэн махан бол би цолонд хэлэхгүй байж байгаад тэгээд 12 сарын 31-ний орой эсвэл Крисмсээ өглөө гээд битээр нэгэндээ бэлэг өгнө гэж ирсэн байхгүй. Крисмсийн жил манай гэр тэмдэглэн гэж ярьсан. Тэгээд Крисмсийн өглөө гоё бэлгэнд нь хийгээд өгчтэй билээ. Гэж бодоод ёо надад ийм хувь тавилан тохиох нөө. Сэн байна. Тэгтээ би амар айгаад байна. Амар ч гэсэн хэдүүлээ тестээ үзмээр байна. Яах вэ? Би бүр амар айгаад үзээ би яваад аатар. Би хараагүй шүү. Доош нь хараалцаа. Баярлалаа бурхан минь дэлхийн ертөнцийн бүгдэнд нь баярлалаа. Ээжтэй аавда бүгдэнд нь баярлалаа. Oh my god. Энэ харилтаа энэ хоёр хацтай. Яна ямар хөөрхөн юм бэ? Oh my god, I love you. Яа, бүр амар тогтлоод ах. Тэгээд ээж маань тарганы сүүл, тарганы шагаа энэ бэлтцэн гэсэн. Тэгээд хизээ явуулах гэдэг хөөх юм. Тэгээ хүний их л алсан байна. Хүний эцэг их чинь ингээд үр хөвгтөй болохгүй байхаар ингээд зовж дуустдаг юм байна. Хөөх юмтай өглөө үр харам гэж те ингээд намайг одоо гэрээсээ би ганцаараа хөөхтэй болоогүй баггүй юу. Тэнгүүч ингээл миний төлөө айгүй шаналн дээр хоёр хүн чи хөөх юмтай хоёр хөөх шүү. Тэгээ одоо нэг юм ямар ч хэлсэн санаа амраах нэ. Би ч одоо ээж аваараа санааг нь амраах нь шүү дээ. За тэгээд хэдүүлээ эмнэлэгт үзүүлэх өдрүүд хизээ болох нь те юу ч гэсэн одоо тэгээд бас өмнө нь нөгөө нэг амар олон удаа биний ирэхээс өмнө хоёр гараад ингээд нэг бүдэг нэг тод гарч мараад ингээд би хаширсан байхгүй юу. Тийм болохоор ямар ч хэлсэн ингээд биний юм аа нэг 7 хоног харъя тий. Тэгээд тэрний дараа үнэхээр ирэхгүй байх юм бол эмнэлэг орж үзүүлээ. Тэгээд амжилттай жирэмслэлтэй байгаасай.
Юу энэ үйл явдал яг дараа нь яг юу болж өрнөхээ би сайн мэдэхгүй байна. Ерөөсөн мэдэхгүй байна заяа. Тэгээд хэдэл үзцгээе. Өнөөдөр бол 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аяатан та нартаа нэг айгуу гоё чухал гойч байх үү. Жохон хэцүү сэтгэлтэй. Тэгээд энэ талаар ярилцъя гэж бодоод яагаад би энийг ингээд хэлж байгаа вэ гэхээр би над шиг адилхан зовлонтой олон эмэгтэйчүүдийг олон ээж болж чадаагүй ээж нарын төлөө дуурах гээд байгаа юм л да. Тэгээд тэр нь юу байсан бэ гэхээр би яг нөхөртөөгөө хамтдаа амьдраад 10 жил болж байна. Би өмнө нь надад жирэмслээл те үр хөндүүлээд ингээ явж исэн түүх азар байхгүй. Тэгээд ягаад ч юм би багада нэг яг миний дээгүүр ингээ мотоцикл гараад би ингээд 2 хоног ухаангүй байж мэжсэн тийм бэртэлтэй байхгүй түүхтэй миний амьдралын түүхт байдیں۔ 6 настай охин. Тэгэнгүүт яг тэрнээс үүдэлтэйгээр ч юм уу мэдэхгүй байх зүгээр би ингээд цэцэж жирэмсэн болоогүй 10 жил амьдрахтаа тэгээд айгу амьдрахтаа ч байх үү. Тэгээд болсон л да. Тэгээ за би энэ болгоныг би маш гоё цэгцтэй яри заяа. Тэгээ Монгол улсад минь болохоор яг уу эрүүл мэндийн даатгалаар энэ минь яаж одоо бас өргөдөлтөд тэмцэж байгааг би ч юм уу ингээд би жоохон яа энийг бүсэндээ авцчих юу миний үс дийлэхгүй. Тэгмүүд би яг ингээд жоохон цэгцтэй яриад явбал би ингээд яг бичлэгний төгсгөл дээр энэ одоо ямар ядраад байна. За би бичлэгний төгсгөлд яг Монгол улс яг энэ хүн амын өсөлт одоо энэ өргөдөлтэй энэ төрөлт өргөдөл гэдэг чинь одоо ерөөсө хүн амын өсөлттэй шууд утгаараа ингээ холбогдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар би ингээд жоохон ярих гэж бодоод л яваад байсан. Дээрээс нь одоо яг ингээд өргөдөлтэйгээ тэмцэж байгаа эмэгтэйчүүд ингээд Facebook групптэй болцсон. Тэгээ над руу нэг эмэгтэй маань гэж чи дуурахгүй мүү дуураад өгөөч бидний төлөө мөлөө тэр эмэгтэй болохоор намайг өргөдөлтэй гэж мдэггүй л дээ. Зүгээр яг өргөдөлтэй байсан уу би байсан. За тэгээд одоо ингээ ерөөсөө яг гоё цэгцтэй явъя. За тэгээд 2010 одоо нөхөртөөгөө 15 онд амьдраад 17 онд би анх удаа 2 зураастай тест харж үзсэн. За тэгээд шууд одоо эрүүл мэндийн даатгал төлдөг энэ төр байгаагүй учраас би шууд хувийн эмнэлэгт очиж үзүүлээд тэгсэн чинь намайг юм байхаа үед байна. Тэгтээ ингээд мэдгүй байна. Эмнэлгээр тэр чинь би шууд цусаалтаад эхэлсэн. Тэгэнгүүт 2 зураас гараад ирсэн. Тэгээд цусаалтаад эхлэнгүүт ч юм айн штэ. Тэгээд шууд хувийн эмнэлэгт очиод үзүүлээд бүх хувийн эмнэлэг миний мөнгийг буцааж өгөөд явуулаад исэн. Тэгж байгаа хамгийн сүүлд нь би их налгсан эмнэлэг рүү сүүлдээ ингээд бараг би чинь 10 хоног цусаалтаад явчихж байгаа байхгүй юу. Тэгээд сүүлдээ ингээд явж чадхаа болоод жоохон залуу охин те юу ч мэдэхгүй гэл найзлуутайгаа байгаа те. Тэнгүүд ойлоо налгас руу таксинд суугаа явж исэн чи яг замд донсолсон чинь гэл доошо бүлхэл юм гардаг байхгүй юу. Тэгээ намайг савны гадна иж магадгүй гэдсэн. Тэг би чи тийм савны гадна жирэмслэлт гэж юм байдгийг ч би мэддэггүй л энэ байлаа штэ. Тэгээд яг яваал очиод ороод ясан чинь юм гарцаасахгүй. Доошо нэг юм бараг нэг эдий 2 хорооны дайны нэг юм цагаан саарл нэг юм гарцсан байсан. Тэгээд гайхаад ингээд эмчээ нэг юм гарчлаа гэж. Одоо болцсон. Наа чи гарцсан байна. Гэт нэг налгасан нэг эрэгтэй эмчээсээ би нэр мэдэхгүй байна. Болцсон гарсан байна. За одоо тэгээд хэвт ямар ч сайн ажиглана гэт тэгэл намайг хөвтөлөл хайцаа нэг өрөөнд тухайн үед. Тэнгүүд стил миний нөгөө цус байгаад идэг нөгөө зовир байгаад байгаа. Тэнгүүд би үгүй эдэр намайг хизээч ингээд онцлохгүй мэн гэдэг тэнэг жоох хүүхдийн бодлоор бодоол нөхөртөө шууд миний хувцыг аваад иргээд би нөгөө харьяа дүүргийн юм маань багнуур байгаа хгүй би одоо нөгөө амт тэмцээдэн штэ. Өөрийгөө амиа аврах гэдэг штэ. Рефлексээрээ те. Тэнгүүтээ хувцас авчруулангуудаа багнуурын эмнэлэг рүү шууд тэр өдрөө яваад багнуурын эмнэлэгт очиод хүлээ авахтар нь очиод үзүүлээл гэсэн чинь яг ээлжийнх нь эмч ирээл намайг үзсэн. Тэгэл
би шууд үнэнгээл би ингээд их налах сэмлгээс оргоод ингээд хүрээд ирсэн. Яг тэгвэл тэд нар намайг ерөөс тоохгүй байна. Ингээд ийм болсон, ингэсэн тэгсэн гэл бүх юм яриад тэгэл яасан чинь ямар хөөрх юм бэ? Гэрээгээ түрээд ирж байгаа юм шиг яасан хөөрх юм бэ гэд намайг хүлээж аваад тэгээд тэтгэврт гарсан байсан тухайн үеийн баг нурын цэрэнд аваа гэдэг юмч намайг гардаж хаалганд оруулаад тэгсэн чинь цэрэндээ амжид ирт болохоор би нөгөө юм гарсан гэд хэлсэн тэд нар ч гэсэн тэгээ тоогоогүй. Яг тэгвэл нөгөө нэгэн савндаа байгаад нэгэн савны гадна байдаг тийм тохиолдол тухайн үед айгу ховор заа маш ховор байсан гинэ. Тэгсэн чинь минийх тийм байж таарсан. Би тэрийг би юм өөрөө мэдээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт сая би ингээд жирэмслээд те жоохон цус гараад юм хизээч биний юм тэгж гардггүй байхгүй юу те хизээч цус алдж байгаа цус тэгж гардггүй байхгүй нэг юм сонин зууралцсан юм зунгааралцсан юм гараад 있었гүй цусан тояатай тэгэнгүүт би айгаад очицсан имлэг дээр шууд их налхсын хүлээ авах руу шууд яваад очицсан. Тэгээд тэгсэн чинь хээгээ өгжиж үзэн гээл эмгтэй эмчнэр нэгэл өгөөл мэдээж гэл ажил нь ингээд явцын шаардлага хараад явж л байгаа хэлбэр юм байна л да. За тэгээд үзлээ. Тэгсэн чинь үгүй тэгээ сууж исэн би хүлээгээ заяа. Би ингээд энэ бичлэгэн дундуур яг үйл явцын зургнууд та нарт бичлэгнүүд та нарт үзүүлээд явж магадгүй. За тэгээд үзүүлсэн чинь үгүй тэгээ хүлээгээ сууж исэн чинь нэг эрэгтэй эмчээсээ Батбаяр гэсэн үү хин гэсэн нэг 12 сарын 11-ний орой шөнийн ээлжний эмч байсан шүү. Ээлжтэй эмч байсан. Тэр эмчэд би бүр үнэхээр их баярлалаа гэж хэлсэн. Яагаад гэвэл тэр хүн ингээд надад үнэхээр гоё хандсан заяа. Зүгээр бусд нь ингээд мэдээж ажил нь болохоор ингээд хүмүүс чинь ажилдаа хит ингээд тасаад байнгын нөгөө ажлынх нь байнгын өдөр тутам цаг тутамдаа харж идэг байж идэг болохоор хүн болгонтой хүн чинь nice юм гоё чаддггүй штэ болчдөг штэ тий. Тэр жишгээр ингээд эмчнэр ингээд нэг цоохгүй ингээд зүгээр л нэг би нэг ажлынх нь нэг юм хүн л болчихж байгаа ажил дээр нь ингээд үүсдэг нэг асуудал би болчихж байгаа штэ. Тэнгүүд надтай ингээд ажилдаа гарсан асуудалтай хүн яаж харцдаг вэ ингээл тоохгүй ингээл эсвэл ингээл мэдгүй нэг тиймэрхүү заяа. Тэгжсэн чинь нэг тэр эрэгтэй эмч гарч ирсэн намайг энэ яасан миний охин гэдэг тэгэхгүй тэгэхээр би би өөрийгөө ингээд жирэмсэн гэж мэдж байгаа. Баг сартай л баг хоногтой баг. Тэгээд ингээд ийм цусрахаг юм гарлаа. Тэгээд өвдөд болтгүй. Би тэгээд шууд хүрээд ирлээ гэсэн чинь шууд дараад ир. Нашир үзье. Тэгэл үзээл тэгсэн билэр. Ингээд миний түүхүүдийг асууж байгаа шүү дээ тий. Өмнө ингээд жирэмжижсэн үү? Савны гадна болчихсон түүх байгаа юу ч юм ингээд. Нөгөө ч нөгөө яхад харагдахгүй. Тэгсэн мөртлөө ингээд умаа ургаа хүлээж авахтаа бэлдсэн байгаад байдаг. Тэгээд баруун талдаа үүсгэр байна. Тэгтээ тэр мэддэхгүй байна гэд ингээд байгаа байхгүй. Тэгсэн чинь би ингээд хэлсэн 17 онд юм болоод гэд хэлсэн чинь тэр үед наа чи амар ховор байсан заяа. Тэгсэн чинь би одоо энэ сард гэхэд би наадахны чи яг ийм хаалганд би 4 удаа орлоо гэж байгаа байхгүй. Аимшиг таагац тээ. Ямар амар юм бэ? Тэг яагаад ингэж байгаа юм бол гэсэн чинь. Одоо тэгэхээр энэ идж ууж байгаа хоол хүнс бидний амьдралын юм аягтай л холбоотой юм нөхөө гэд эмч надад хэлж байгаа хгүй. Тэгэл би тэрийг сонсоод амар эмзэглсэн. Тэр нэлхсэн эмнэлгийн тэр мэслийн тасагт за мэдгүй би бус тасгийг мэдгүй байх зүгээр тэнд ингээд амар эмгтэй хүмүүс амар өөртөлтөө заяа. Тэгээд намайг нэг би тэгээд тэр оройн өдөр нь багш гэж солиош. Эмч намайг тэгсэхгүй хээгээ өгчөөд явчих. За тэгээд хэрвээ цусаалт бол тэгээд базалж өвдвөл шууд ирээрээ гэсэхгүй. Тэгээд шөнө нэрчээд хөлөөс оговдчихваа гэсэн чинь шөнө 3 цагийн үед базлаал, янгинаал, дуншаал, бүрс амар өвдөд болдгоо. Тэгээ 12-ны шөнө түргэн дуудсан. Тэгээд түргэн болохоор түрүүний эмч нь биш нөгөө өөрөө нөгөө президент одоо юу гэх юм бэ? Тэрийг юу гэдэг юм бэлээ? Дадлагчигч эмчээ ингээд нөгөө ингээд дадлагжуулаад явуулж л байгаа л хэлбэр штэ тий ингээд тийм охин ирсэн надад тэгээд би тэр юм одоо нөгөө юу ихтэй байна дуудлага ихтэй байна та би чи яаж юм мажин гэдээс асуусан тэр эмч өөрөө тэгээд би ингээд бацлаад өвдөөд ингээд юм цус гараад болтгүй өдөр би орой би юу асаа 6-7 цаг үед юун дээр нэлхас дээр очиж үзүүлээ хээгээ өгсөө хээгээ 45 гарсан нэр хээгээ өгөөд хээгээ нь 2 цагийн дараа хариу нь гараад 45 болцсон байлаа. Тэгээд ийм Монголиор орчт юм биш үү айгу амар. Тэнгүүт нь нөгөөдгөө ChatGPT-тэй хэлээл өө ийм гарсан миний гэдэг нэг ChatGPT-тэй бас хөөрхөн боолоод амжиж чаа. Тэгээд түрүүний очртой байна гэ түргэн
4 цаг үед ирсэн баха. Тэгэл ирэхсээр л нөгөө цусан тогтоод өвдөлт байхгүй болсон. Тэгэнгүүт нь би за одоо гайгүй болсон юм чинь бас нөгөө амар ажилтай эмнэлэг дээр очиод те бас ингээд яах вэ гэж бодонгуудаа за би маргааш өглөө өөрөө очиё. Тэгээд ямар ч байсан миний биеийн байдал одоо гайгүй гэд пульс үзсэн, даралт үзсэн. Тэгээд гайгүй байна гэдэг явцгаахгүй. Тэгээ маргааш нь би нэр сая би маск байсан гэсэн чинь хүлээ авах дээрээс нэг нөгөө маск зөө гэдээсэхгүй. Тэгсэн чинь нэг охин надаа маск өгсөн шүү дээ. Тэр охин нэр үзчихв. Би баярлаа гэж хэлсэн л дээ. Тэгтээ бас дахиад хэлчихье. Амар хөөрхөн ингээд адилхан ингээд явж байгаа болохоор амар ойлгоод тэгж юм санагдсан надаа. Одоо хоёрын чинь юм яриад байна. Хизээ оруулах юм бэ? Хүлээч. Би ингэж балрах гэж. Миний он шиг савны гадна хийж магадгүй гэд хэвтгсэн байхгүй юу? Тэгээд тийм биш байгаасаа. Тасагт нь ор байхгүй газар баг. Тэгээд газар байсан чи хэвтэх гэж хаад ирнэ. Хэвтээд дэмжлүүлээд авчий да. Тэгээ маргааш нь би угаасаа нөгөө хийгээгийн шинжилгээ яасан дахиад үзүүлэе гэж бодоод их налхас дээр очлоо. Тэгээд очиод цус доошоо гарс жоохон нөгөө нэг юм гарсаар л байсан. Тэгээд намайг шууд хэвтгэсэн. Тэгээд хэвтээд би 3 хоногт мэдээж надад оншмон тадраагүй. Оншмон ерөөсөө тадраагүй. Тэгээд юу ч олоогүйсэн болохоор дээрэс нь нөгөө жирэмсэн байвал хамаагүй эмчилгээж болохгүй шүү дээ. Тийм болохоор нөгөө эмчнэр ажиглаа. Дээрэс нь яж байгаа 5 дахь тавьсан болохоор хагасаа бүтээсэн ингээд таарад би нэгтгэд эмнэлгээс буцаа гарсан. За тэр хооронд ч тэнд эмгтээчүүдийг би ингээ харахаар үнэхээр тэнд бол амьдрал нэр амар өртмөр заяо ингээд ямар их хүмүүс савны гадна болдгийн. Ямар их эмгтээчүүд тэнд ингээд өвчнөдөө тэмцэж байгаа те ингээд яг нь байгалийн зам ёсны юм бахал да. Тэгтэл надад үнэхээр аимшигтай санагцаа. Амар би лав ер нь ингээд эмгтээ үнийг амар өрөвдсөн гэх юм уу? Би бас өөрөө эмгтээ хүн байгаадаа ингээд жоохон айсан гэх юм уу? Тийм байсан. Тэгээд би тэнд чи ингээд онш байхгүй. Тэгээд айдас тэгээд итгэхгүй байгаа. Одоо би жирэмс юм уу юм уу эргэлзээтэй айдас эргэлзээ түгшүүр хэрэг дахиад хаалганд орно гэвэл яана эсвэл миний хүүхэд ингээ багуулжул яана гэлтэй ингээд маш олон юм надад ингээ давцаад би үнэхээр докторгүй байжсан. Тэгээд бүтээсэн орой өдөр бүр ингээ гинт дуншиж өвдөд толтгоо нөгөө нэг цус мус гарах нь ингээл хэвтрийн дэглэм сахиал хөлөө цойж өвдөд уг нь гайгуулсан. Тэгээ бүр өвдөд толтгоо янгана. Тэгээ би тэр ээлжийнх нь эмчт нь үзүүлъя гэд совлогчтой хэлээд манай өрөөний хажуу талын орон дээр хөвччихсэн охин битээр үзүүлэхэр болоод тэгээ үзүүлсэн чинь эхо доогор эхо үздэг хэвгүй. Тэгээд үзнэ тэр эмчт бид яа би амар айгаад байна гэд өөрийнхөө ингээд хилцсэн чинь ясаа яагаад байна яхад ах уу гэж ингэж яриад тэр эрэгтэй эмчээс ахгүй. Тэгээ би тухайн үедээ нөгөө бүх ингээд нөгөө миний ингээд анхаарал ийшээ хүүхэд рүүгээ те ингээд явцсан байгаа болохоор би ингээд тэр уг нь тоогоог байхгүй. Тэгээд ясан чаа үтсэн чинь үзээд тэгээ би болохоор миний хээгээ ингээд дахиад өгсөн чинь өсөлттэй 65.4 гарцсан ахгүй. За тэгээд тэр өдөр маргааш нь бас хээг өгөөд 111 154 гарцсан. Ингээд хэвийн өсөлттэй хээг чинь ингээд 48 цагийн дотор 1.6-аас 2.2 дахин өсвөл тэр эрүүл энгийн жирэмслэлтэй савн доторх жирэмслэлт гэж ер нь ингээ ангаа ухаандаа үздэм байна л да дэлхийн нийтэд. Тэгэнгүүт би тэрийг ChatGPT-гээс сурж байгаа штэ. Тэрнээс надаа ингээ эмч тайлбарлаад нарийн ширийн ийм шүү, тийм шүү гэсэн байхгүй заа. За тэгээд үзэлээд минийх ингээд энгийн жирэмслэлтэйгээ би итгэцэн ингээд бүр ингээд
Ер нь ингээд миний бие өмнө би ингээд савны гадна болж исэн би мэдэн завар ингээд би өөрийнхөө биеийг мэдж байгаа болохоор би ерөөхдөө хүн чинь ингээд хичээж жирэмсэн болохоор хүн өөрийнхөө биеийг амар мэддэм билээ. Эмэгтэй хүн ингээд байгалийн зөнгөөрөө өөрийгөө бүр үнэхээр төгс мэддэм билээ заяа. Тэгсэн чинь эмч маань совлогч нь тэгсэн. За тэгвэл нөгөө үс хөр нь харагдахгүй байна. Ингээд амар гэстэй цэц мэдгүй энэ байхгүй гэл нөгөө эмч чинь миний сторич нээж үзээгөө заяа тэр жижүүр эмч миний хэгээ яаж явж байгааг тэнд хит хоногт юу болж байгааг ингээд бүх ингээ миний ингээд өвчний процессыг тэр эмч мэдгүй зүгээр орж ирэл дуудаал энэ хүн өвдөд байна та үзээд өгөөч гингүүд орж ирэл үзэж байгаа юм ч штэ тий. Тэгтээ тэр хүний хандлага надад үнэхээр таалагдаагүй. Үнэхээр аимшигтай хандлагатай эмчээсээ эрэгтэй эмч цаа. Би нэрийг мартчихад байна. Би сануул энэ бичгээр оруулж. Яагаад би энийг хэлж байгаагүй л хүний ёсонд бас нэг юм хүнд бас ингээд нэг юм хар яр гэсэн ямар цагдаа биш үү те цагдаа нар нэг хүнтэй ингээд дар яр гэж харцдаг шүү дээ ингээд тэгж харцахгүй л бол болохгүй хүний сэтгэл зүйд ингээд давшил дайралт хийж тэгж харцахгүй л болтгүй ч юм шиг нэг тийм тогтолцоо байдаг юм шиг надад санагдахгүй тэр шиг ингээд надтай бүр ингээд би гэмт хэрэгтэй шиг те эсвэл би тэдний гэрт орж ирээд намайг эмчлээл хурдлаа та хоол цай зөөгөөд гэд хэвтцэн хүн биш шүү дээ би ингээд энэ улсын иргэн бүр ингээд энэ улсын хэлээр ярьдаг би энэ улсын ингээд иргэн тэнгүүд надтай ингээд надад тэгж үгүй манайхан ингээд ер нь нийтээрээ жоохон хүнлэг те хүний эрхийн нэг юм жоохон мэдрэмжтэй хүн бүр дорноо тийм нэг жоохон ухамсартай тэр хүн чинь эмч гэдэг чинь маш гоё өндөр боловсралтай гоё хүн байгаа штэ тэгтээ тэр харизма тэр нэг юм нь яг бусад хүнд гоё санагддаг байж болно яг нөхцөл байдал таарна штэ те хүн тухайн өдрийн мууд нь сэтгэл санаа филинг гэнтэй ямар байснаас болоод хүнтэй хүн янз хүн санагдчихдаг үе байдаг ш. Тийм үе байсан ч магадгүй л. Гэхдээ би эмзэг байсан. Тэнд би өвчтэй. Тэнд би ингээд амар олон юм өвчтэй эмэгтэй хүний дунд орохоор минь сэтгэл зүйч ингээд тэр чигээрээ доош онцсон. Дээрээс нь ингээд нөгөө дааврын өрчлөлтөнд ороод савлгаатай болцсон те ингээд төгшөлт айдас эргэлзээ бүх юм ингээ ойлгомжгүй байдал үүссэн юм үед. Тэгээ би дээрээс нь ингээд жирэмсэн болгож хээчээж арай ч юм болсон гэж бодцсон. Тэр баяр маань гунигаар ингээ солигдоод байгаа юм шигтэй. Ингээд савлгаатай үед эмчин ингээ би найдад очиж байгаа найдад үзүүлж байгаа, этгээд үзүүлж байгаа эмчин тэгж харцгаар хэвээр. Үнэхээр аимшигтэй юм лээ. Нөгөө ингээ түшээ давах хан байхгүй болчихж байгаа юм шигтэй. Тэгээд тэгсэн чинь солигч тэгээд эмч харагдахгүй байна гिचэнгүүтээ ингээд үзлэг дуусчихсаахгүй тэгээд тэгсэн чинь совлогч нэг хүүхэн байсан. За миний хөө юу хаагаар миний охин л гэдэг юм л ш тэр нэлсэн юм чи нар тэгээд миний охин юу ачих өрөөндөө ороод хөлөөс ойгоод ингээд гам бариад хөвтөрэ гэтгсэн чинь хөл мөлөөс сойж тэгж хөвч яах юм тэр эрэгтэй юмч дахиад тэгж байгаа байхгүй юу амар муухайгаас тэ шууд намайг үгүйсгэж байгаа байхгүй юу намайг зүгээр шууд үгүйсгэж байгаа байхгүй хөл мөлөөс сойж хөвч яах юм зүгээр энгийн л байгаач энгийн байгаач энгийн дэглэмтэй байхад болно гэж хэлсэн бол би ойлгон заяа энгийн л байгаач гэснээр шууд сэлбэлзэл гараа яваад гсэн. За эрэгтэй хүн би бүр ингээд миний хүүхдийг үгүйсгээд байгаа юм уу те? Миний жирэмслэлтийг доош нь хийгээд байгаа юм уу? Намайг доош нь хийгээд байгаа юм уу? Эмч үйжээж гэж бодоод гомцсон. Тэгтээ би юм хэлээгүй л те. Тэгэл өрөөндөө ороод платанда байжсэн. Би дотроо галзуурах гээд байгаа шүү дээ. Миний толгойд бүр цаг минут тутамд миний хүүхд яах вэ? Би яах вэ гэсэн бодол ингээд намайг ингээ галзуурлах гэж байгаа штэ. Тэгж яхад эмчин тийг арьцч чар чин би бүр ингээд яг нокаутанд орчиж байгаа юм шиг болж байгаа юм чаа. Тэр амар сэтгэл зүйдээр тийгэж амар хилээдээ. Хэрэв би ингээ жирэмсэн байж байгаад тэгвэл би яах гэж эмгэлт хөвцсөн бэ гэдэм бистэ. Тэгвэл миний хээгээ яага өсөд байгаа. Тэгвэл тэр эмч тэгж хэлхийнхээ оронд миний сториг үзэх нь яасан те. Тэгж болохгүй бах гэж би бодож байна. Тэгээд би аим гомдоод совлогч руу очиод тэгвэл би яах гэж нэмлэгт хөвцөө. Тэгээ энэ чинь дандаа жаргалтай зингэлтэй хүмүүс хөвтдөг юм уу? Яагаад ингэж харьцаж байгаа надтай би уйлаа заяа. Миний ингэ сэтгэл санаад би ингэ савлгаатай ядж байгаа. Дээрээс нь би ингэ depression би тийсэж чадахгүй байна. Надад амар хэцүү байна. Энэ болгоны чи ингээд даваад гарах эмэгтэй хүмүүс тэгцэглэн тэгээд хүмүүс байгаа. Энэ болгоныг давж гарч чадахгүй эмэгтэй хүмүүс бас байгаа штэ. Та нар дандаа жаргалтай зингэлтэй хүмүүстэй харьцдаггүй штэ. За эмчээ болий. Зүгээр хувь хүний ингээд ёс зүйд ийм муухай
байдал байж болохгүй зүтэй чи хажууд нь байсан чи харсан бидтэй. Над имчээдүүд надаас уучлахгүй гэж хэл мэдгүй би уучлахгүй л чиг яах гээд мэдгүй. Тэг гуугаагүй л дээ. Угаасаа гуугаагүй. Тэгсэн маа. Тэгээд миний сэтгэл санаа дахиад савлуулчих байгаа байхгүй. За тэгээ маргааш нь би өөрийнхөө амжилтч юм чи нэгт өдөр болоод ирээд би хэлээд миний хийгээ ингээ өсөлттэй байна, гайгүй байна. Тэгээ одоо надад ямар ч уур алгаа би ингээ гарьяа. Би өөрөө гэрээрээ хэн чадна. Би хийгээгээ хоёулаа 48 цаг тутам тачиж өгөөд хянаад явж чадна гэж хэлээд гарсан байхгүй юу. Тэгээд гараад сөүл имлэг дээр 2 удаа хийгээгээ өгсөн гарснаас хойш тэгээд 246 боллоо. Дараа имлэгээс гарсны 48 цагийн дараа миний хийгээ 111 154 байсан штэ. Тэгээд дахиад нэг өсөд 246 биш тэ 246 100-ны хиттэй бас гарч мараад тэгээд аягүй сайхан байла. Тэгсэн чинь л 17-ны шөнөөс эхлээл нэг л биш болоод тэгээд 18 бит 2 очоод 19-нд 18-да өнжөөд тэгэл доошо бор юм гараалсахгүй бүр ингээл яг шоколад чиг бор юм хайлтсан шоколад чиг юм гараал. Тэгэл ChatGPT-гээс асуусан чинь ChatGPT ямар ч өвчин ямар ч зовир ахгүй заяа зүгээр л бор юмнууд гараад туслаар. Тэгэл ChatGPT болохоор ингээд үрэр ингээд умаада ороод бэлэгтгэрээ ингээд тэгдэг мигдэг гээл нэг тийм юм яриад байгаа хгүй те чиний нөхцөл байдалд аюулахгүй хийгээ ингийн өсөлттэй сайн өсөлттэй юм байгаа гэлээс тэгэл өгсө өвдөх юм биш байхгүй харч хүн ингээ бас тоодог юм байна. За тэгээд энийг бол би буруу гэж бодохгүй байгаа заяа. Тэгээд 19-ний өглөө сөүл имлэг дахиж ороод хийгээ өгөөд гэртээ ирж хэвтэж байгаа шинжилгээний хариугаа Монголоор ороо харсан чинь нөгөө 246 хэсэг хийгээ чи бүр 99.1 хэд боллоо унчиж бүр навс унсан байгаа сте. Тэгээ бүр гайхаад ChatGPT дээр бичсэн чинь одоо би чамд үннийг хэлье. Ингэж унаад ямар ч өвчнгөө бор юм гараад ингэж байгаа бол одоо наад чинь биохимийн жирэмслэлт эсвэл одоо ураг хоромсоомын түвшинд ингээд яг бүрэн тээгдэх боломжгүй болохоор би маань өөрийгөө хамгаалах механизм нь ажиллаад ингээд устгадаг гинэ. Эрт зогсож жирэмслэлт ингээд эрт үедээ зогсчихж байгаа хэлбэр юм байна. Тэгэнгүүт одоо ингээд би яг энэ бичлэгийг хийгээд ингээд сууж байгаа энэ цаг мөчтөө би маань ингээд цэвэрлэгдэж байгаа. Нөгөө амьгүй одоо зогсолт болцсон жирэмслэлт маань доошоо гарсан хэвээр байгаа. Надад одоо өвчин зовөр гэх юм бол яг биений юм шиг ингээд биений юм ирсэн үед нэг юм хэцүү байдаг шүү дээ. Бүх юм нэг юм сонин. Яг тэр мэдрэмж нэг дахин жоохон ихтүү. Тэгтээ гайгүй, өвдөхгүй. Сэтгэл санаа бол угаасаа новш байна. Ийм байна. Тэгээд ийм жирэмслэлт болдгийм байна. Яста мэдээгүй юм мэдчих авлаа. Би тэгтээ хамгийн одоо энийг ингээ мэдсэний нэг давуу тал нь яг биохимийн жирэмслэлт болчих юм бол дараагийн 1-3 сард энгийн жирэмслэлт болчдөг гинэ. Тэгтээ би яагаад вэ? Тэгээд биохимийн жирэмслэлт болж байна гэдэг чинь сайн тал нь миний бие ургийг хүлээж авч яана гинэ. Тэгээд тех гээд байна гинэ. Үрийн сувгч юм уу битүүрлгүй байгаагийн шинж гинэ. Тэгтээ үзүүлэх шаардлагатай. Би одоо 3 сар хичээж имчилгээ хийлгээд тэгээд бүх юмаа окей 100% гэсэн үед би дахиад оролтъё гэж шийдсэн. Тэгээд ядаж би одоо 35 настай. Тэнгүүд яг зүгээр л те минь залуу нас гэж би өөртөө итгүүлээл те ингэж байгаа ч гэсэн ингээд өргүүдэлтэй эмэгтэй одоо хүүхэд төрүүлж чаддаггүй юм одоо хүүхэдтэй болж чаддаггүй болсон ч төрүүлж чаддаггүй юм хоёр төрлийн эмэгтэй байх гэдэг штэ. Тэнгүүд манайхан ч юм суваа юм гэж мэгэл тэ доороосоо нойтон сармастай мунгаагаагүй гэл. Та нар тэр хүний замаар алхаж үтсэн юм уу? Тэ тэр хүний мэдэрдэг тэр сэтгэлийн зовлон тэр бүх юмыг та нар мэдэрч хүзсэн юм уу? Өөртөө
хүүхэдтэй бодчоод хүүхэдтэй анхаарал хандуулж чаддагчгүй ээжиж тэ хүүхдээ өөрөө ч гардаж өсгөөгүй ээжиж тэгж амар их ярьдаг хүмүүс байдаг байхгүй юу? Доромжилж тэ яг хүсэж байгаа хүмүүст нь ингээ хүүхэд ирэхгүй ингээ бүр нэг юм нэр муухагаар хэлэхэд юм амар сонин юмыг айл яваад идэх хүмүүст ингээ хүүхэд хэдий дээр нөгөөд идэх би ингээд бүр шудраг биш ээ гэж боддог цаа. Би энэ бичлэгийг хинтэж ярилцсан үлдэхгүйгээр хийж байгаа. Ягаад гэвэл би хүүхэдтэй болоод төрүүлж чаддгүй, хүүхэдтэй болж чаддгүй юм эмэгтэйчүүдийнхаа төлөө би өөрөө ч дуу хоолойгоо хүргэе гэж бодсон. Хүмүүс ингээд сошиал тэр дандаа гоё дандаа жаргалтай харуулж штэ. Ягаад үннээ ярьж бол үннээ ярих албагүй л дээ. Гэхдээ зүгээр би дандаа жаргалтай юм шиг байж чаддаггүй маа. Яг үнэнтэй. Тэгээд Монгол улсад маань ингээд өргөдөлтэй тэ хүн амын өсөлттэй ингээд төрүүлж чаддгүй бүх эмэгтэй хүмүүс чинь ингээд атматар холбогдчихж байгаа штэ. Тэгэнгүүт хүн ам яагаад ингээд баг байт юм бэ гэхээр ийм их савны гадна жирэмслэлт болж байгаа юм чи яаж өсөх юм гэж би бодсон ш. Тэгээд өнөөдөр миний хүүхэд ч гэсэн ингээд байхгүй болчихж байгаа байхгүй те. Би амар тэнэг заяо 8 сар зулбсан 10 сар зулбсан дахиад ингээд энэ болгоны чи ингээд давж гарахад надад амар хэцүү байхгүй. Миний амьдрал танарт хамаагүй л дээ. Гэхдээ улс их орн маань ингээ бүр илүү ингээ те энэ өргөдөлтэй гэр бүл анхаарсан ядаж ингээд үр суулгуулах интерментэр одоо үн төлбөр дээр нь те аль нэг нь эрүүл мэндийн даатгалд төлдөг бол хоёр хосын те аль нэг нь эрүүл мэндийн даатгалд төлдөг бол аль нэгнийх тэр төлдгийнх нь эрүүл мэндийн даатгалыг даатгалын мөнгөний ингээ ашиглаад хөнгөлдөг ч юм уу. Нэг удаадаа үнэгүй ч юм уу ихний хүүхдийн үнэгүй улсаас ингээд нэг хүүхдтэй болох боломжийг олгодог ч юм уу ингээд манай улс ингээд яагаад хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй юм бэ? Энд зүгээр ингээд хүүхэд төрүүлж чаддгүй хүмүүс гэж ингээ хоёр байхад яагаад заавал төрүүлсэн болвол тэр хүнд нь анхаарал тавиад энд төрүүлж чадахгүй байгаад ингээд бүх муухагаар доромжлуулаад тийм асуудлаас болоод гэр бүл салалч гэсэн зөндөө байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд өмнөдөө би ингээ бодо бүр нэрнгээсээ ботдог заяа. Би ингээ төрүүлж өгч чадахгүй юм чинь би энэ хүний амьдралыг үрээд яах юм бэ? Боли зүгээр салчдсан билүү? Өөр хүнтэй болоод хүүхдтэй болголтэйгээ бараг бодож моддог болсон заяа. Эрүүл мэндийн ингээд одоо зүгээр ингээ хазаар энэ бичлэгээ байна. Эрүүл мэндийн салбартай холбоотой эрх мэдэлтэй хүн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө те өөрөө ингээд тэмцэж чадхаа үз хүмүүс үзэж байгаа бол өргөдөлтэй хүүхэдтэй болж чаддгүй гэр бүл өргөдөлтэй эмэгтэй те бүгдэнд нь анхаарсан ямар нэгэн хуулийн төсөл санаачлаад бүгдээрээ ингээд ийм гэр бүлүүдэд анхаарал хандуулвал яасан бэ? Бүр гуйж чин сэтгэлээсээ гуйж одоо өргөдлийн ингээд ийм асуудалтай гэр бүлүүд ингээд эмнэлгээр явдаг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт улсаас нь ямар ч хөнгөлт юу ч байхгүй. Ер нь баг байдаггүй заяа Монголд. Тэгээд тэр одоо бид нар шиг тэгээд хүүхдтэй болж чадахгүй хүмүүс амьдрах ирэхгүй болж байгаа юм уу? Яаж байгаа юм бэ? Бид нар ч гэсэн ээж болмоор нь штэ. Тэгэнгүүт овийн эмнэлгүүд нэг хэдэн эмнэлгүүд байдаг. Тэгээ нөгөө эмнэлгүүд нь хөөрхөн амтан чадхаараа ингээ хөнгөлж өгдөг гэж байгаа байхгүй юу? Тарифнаас нь за ингээд үнэхээр ингээд за танаах ингээ имжлүүлээд ингээ хүүхд суулгуулахад одоо юу гэдэг нь те шинжилгээ багц шинжилгээ гаргаад тэрнээсээ хямдруулж өгөөл ингэдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт усаас нь юу ч байхгүй. Улсын нэмлэгээр явъя. Нүл хүнд суртал үнэн штэ. Зүгээр Монгол улсын хүн амын тоог тэ
одоо энэ амар бохирдолтой орчин агарын бохирдолтой те ийм асуудалтай хүнсний аюулгүй байдал нь бүр яриад чирэг болцсон ийм үед амьдарч байгаа хүмүүс цаашаа хид болж үрчхээ. Энэ одоо зүгээр одоо энэ хүчин чадлаараа энэ ажиллаж байгаа те төрж байгаа ээжүүдийнхээ хүчин чадлаараа яваад хідэн хүн болж үржиж чадах вэ гэдэг амар асуудалтай болчихж байгаа зү. Энд төрж чадахгүй, жирэмсэлж чадахгүй, жирэмссэн болчоод төрж чадахгүй ингээ алдчихж байгаа. Ингээд ийм хүмүүс нь зөв ганцаараа амьдарч байгаад ингээд дуусчин те. Өсөлтөнд ямар ч хувь нэмэр оруулахгүй те. Эсвэл тэгээд одоо яах ёстой юм бэ? Энэ хүмүүст анхаарах ёстой биш үү? Тэг өргөдөлтэй гэр бүлд ингээд төрөөс ямар бодлогоор яаж дэмжиж болохоор энэ бүгдээрээ нэг юм улс их орн маань те нэг юм хүн болгон ямар ч асуудалтай, ямар ч эрүүл мэндийн заалттай, ямар ч хүн ингээд амьдарч болохоор те энэ улстай ингээд амьдарч болохоор юмнуудыг гоё шийдвэл яасан бэ? Зүгээр мөнгө хаана вэ? Тэнд очиж ингэж асуудлыг ингэж гутгадаг биш те. Бүх ингээд төвшөнд хүн болгон янз янзын хүмүүс одоо дэлхий дээр ингээд амьдарч болох бүхэл төрлийн хүмүүс Монголд ингээд бас л амьдарч байгаа шүү дээ. Тэнгүү тэр болгонд ингээд тохирсон хуулийн ингээд залтуудтай тий авдаг арга хэмжээнүүдтэй тусламжууданд үзүүлэгч байгаа бол үнэхээр нэр бас тусламж одоо энэ өргөдөлтэй гэр бүл ч угаасаа тусламж амар хэрэгтэй заяо. Маш их хэрэгтэй. Дээрэс нь ингээд одоо нөгөө нэг юу адаг гэж байгаа байхгүй юу? Сэтгэл зүгээр нь ч гэсэн эмчилж өгдөг гэж байгаа. Тэгээд одоо юу гэмтэй ийм одоо ядууралтай ч юм уу эсвэл ямар нэг юм донтох өвчтөг гэр бүл ч юм уу ингээд одоо манайх юм нийгмийн ажил амар сайн хийх хэрэгтэй заяо. Тэнгүүд идэр чинь ингээд санхүүгийн зөвлөгөө өгдөг, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг тий нэг улсаас нь үр хөвгтэй болоход нь дэмжлэг үзүүлждэг. Эхний хүүхдийн улс ингээд өөрөө 100% даагаад тий ингээд өгчдөг ч юм уу ийм байвал одоо ингээд бас гоё штэ хэдүүлээ бас л өссөн штэ үржин штэ ийм асуудлууд байна манайха би энийг ингээд ярмаар эсэ өөр дээрээ л үзчиж ярих ёстой л хувь тавилантай л байж л тэ би за тэгээд мэдгүй би энийг хинт ч ингээд миний гэрийнхэн ойр дотныхан л мэдчихсэн би одоо ингээд нийгмээс амар тусгаарлагцсан мэдрэмж авдаг. Уур уурэл хүнтэй эрэлцэн чил зөрүүлэл би дурамжлуулдаг те. Чам шиг хүүхэд гаргаагүй юм гэл ингээл хүмүүсийн муухай байдаг хгүй те. Хүүхэд гаргаж чаддгүй, хүүхэдтэй болж чаддгүй бол тэг хүнтэй эрэлдэж ирэхгүй. Нөхөртөө байж ч болохгүй. Хурмаа ч хийх ирэхгүй. Юм уу хаашийн те. Хүүхдээ төрсөн өдөр тэнд билж үсмээр байгаа байхгүй юу? Гэтэ өөрх юм би их налгсан эмч нартай баярлж байгаа. Хичнээн ингээм намайг гомдоож ингэсэн эмч байсан ч гэсэн тэр хүмүүс амар олон хүнийг авардаг гэж харагдсан надаа би ингээд амар уур хүрсэн ч гэсэн төр засаг эрүүл мэндийн салбар эрүүл мэндийн ингээд яам маам те ээж бол чаддгүй ээжүүдэд зорьсон ажил хийгээч гэж би бургуун барина. За бичлэгээ нэрвэх тусгай. Баярлалаа баяртай.